Та үнийг мэдэх үү? Дэлхийн далай тэнгист үнэхээр алт байдаг. Эрдэмтдийн тооцоолсноор далайн усанд 20 сая тонноос дээш алт ууссан хэлбэрээр оршдог. Гэхдээ энд нэг том гэхдээ бий. Далайн усанд агуулгадах алтны агууламж дунджаар 1 тэрбумд 1-10 хэсэг. Өөрөөр хэлбэл 100 сая тонн усан дөнгөж 1 грамм алт. Ийм шингэрсэн алтыг олборлоход асар их эрчим хүч, зардал шаардлагатай. Тиймээс өнөөдрийн технологиор энэ нь эдийн засгийн хувьд огт ашиггүй. Тэгвэл алт далайд яаж утсан бэ? Жил бүр дэлхийн гол мөрнүүд 2-4 мянган тонн алт агуулсан бичил тоосонцрыг далаар үзөөдөг гэж судлаачид үздэг. Мөн Номхон далай, Атлантын далайн хидротермал ан цавуудаас алт зис зэрэг хүнд элементүүд тасралтгүй ялгарч байдаг. Түүхийн туршид 8000 гаруй усан онгоц алт мөнгө үнэт ачаатайгаар живсэн гэж тооцогддог. Зарим томоохон сүрлүүдээс нэг удаад хэдэн 10 тонн алт илэрч байсан тохиолдол бий. Гэхдээ энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Далайн алтны 99%-аас дээшөв нь хатуу хэлбэрээр бус усан дууссан микроскоп хэмжээтэй оршдог. Зарим алт далайн ёроолд чулуулагч шингэсэн эсвэл гүний орд хэлбэрээр бий. Гэвч эдгээр нь 3000-аас 6000 метрийн гүнд олборлоход асар өндөр эрсдэлтэй. Тиймээс яагаад олборлдоггүй вэ? Учир нь 1 грамм алт авахын тулд 100 сая тонноос боловсруулах шаардлагатай. Зардал нь гаргаж авах алтнаасаа олон зуун дахин өндөр. Товчхондоо далайд алт бий. Гэхдээ энэ нь асар том элсэн манхан дундаас ганц ширхэг элс хайж буйтай адил. Алт ховор учраас үн цэнтэй. Үн цэнтэй учраас хамгаалагддаг. Хамгаалагддаг учраас хөрөнгө болдог.